Ором төргийн эрхэм үзэгчтэй төмний телевизээс шууд хүргэдэг офшорчтой эсрэг шууд нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Ингээд одоогийн дугаараар Атозын гишүүн мөнх хоёр бас хүрэлцэн ирсэн байна. Танд өдрийн төргийн. Сайн байцгаана үзэгчтэй. За тэгэхээр бас өнөөдрийн Атозынхны бас талбай дээр цугласан үйл явдал бас ямар үйл явдал болов, ямар цуглаан болов, ард иргэстэйгээ уулзуу бас гарын үсэг энэ төр цуглуулсан гэж сургасан асуудал. Энэ тал дээр тас үзэгчтэй тайлбар өгөхгүй. Манай ард түмний онц зөвл офшорын эсрэг байгууллага бол ер нь энэ сонгуул бол өнөөдөр маш таагүй уур амьсгалд явагдаж байна гэж бодож байна. Яагаад тэгэхээр бол бүжир гүтгэлэг, худал хуурмаг, за үнний хэлсэн үнийг бол янз бүрийн байдлаар хамгаалтанд авах нэрийн дор хорих, саатуулах ийм байдлын дунд явагдаж байна. Мөрдөх, мөшөх. Дорж задвыг мөрдөж мөшөж байна. Тэгвэл төвдөн бажирыг бол хорь саатуулсан байна. За тэгэхэд бол энэ юунаас болсон байг бол 60 тэрбумын асуудал. Энэ асуудлыг бол дорж задав тавьснаас болж эсрэг ийм хар PR-ын уур амьсгал явагдаж байгаа. Тэгээ бид нар бол энэ 60 тэрбумын асуудлыг маш их шийдвэртэй эсэргүүцэж байна. Яагаад тэгэхээр энэ 60 тэрбум гэдэг чинь бол угаасаа авилгатай холбоотой, офшортой холбоотой ийм байгаа. Тэгэхээр өнөөдрийн цуглаан маань бол 60 тэрбумыг шалгая, нэгтлэе. Энэ ард байгаа эзэд ер нь ямар учиртай хүмүүс юм бэ? Энийг таниулъя. Түүнээс гадна ард түмэн маань офшорын эсрэг байгаа хэвээрээ үгүй юу? Үүнийг магадлах зорилгоор офшорын эсрэг гарын өвсөг цуглуулж байгаа. Ингэж бид цуглаан хийж байгаа. Тэгэхээр ард иргэд бас хэрхэн хүлээж авч байна? Бас нилээдгүй гарын өвсөг цуглуулж байгаа болов ер нь яаж хүлээж авч ийм хэрхэн? Ард иргэд бол их сайн хүлээж авч байна. Гэхдээ бол яг үнний хэлэхэд бол энэ Монгол ардын намын зүгээс явуулж байгаа энэ хар PR энд бол бас эргэлдсэн, тэнэгэлдсэн тархин угаацсан гэхэд хаашаа. Эргэлдсэн, тэнэгэлдсэн хүмүүс их олон байна. За энэ яахын аргагүй нэг ийм офшорын асуудал байгаа. За энэ Баттулга гишүүн бол 1.1 тэрбумын офшорын асуудал холбогдсон гэсэн мэдээлэл яваад байх юм аа. Бид нар яах юм бэ? Бүх мэдээллийн сувгаар ингэ яваад байхаар бид нар яах вэ гэсэн ийм цөхөрсөн ард иргэд байна. Гэтэл бидний энэ мэдээлэл өгөх үнэн мэдээлэл өгөх ганцхан сувг гэхээр Сүхбаатарын талбай дээр үгээ хэлэх юм ганцхан арга байгаа тун харамсалтай. За тэгээд бид нар хоорондоо ярилцаад үзэхээр бол ард иргэдийн ихэнх нь бидэн дээр Баттулгыг дэмжсэн хүмүүс ирж байна. Тэгэхэд бол бас эргэлдсэн хүмүүс ирээд за энэ гүтгэлэг бол худлаа юм байна гэдгийг ойлгож за ингэж бид нэр үр дүнтэй ажиллаж байна да. Тэгэхээр бас энэ улсын хурлын гишүүн аюур сайхны бас гарсан мэдээлэл бас нэр дэвшигч Баттулгын бас 1.1 тэрбум долларын офшор данстай гэх талаар бас үзэгчдэд болоод ард иргэдэд бас мэдээлэл өгсөн байна л да. Энэ тал дээр ямар байр суурийг илэрхийлж байна? Энэ үнэр яг бодиттой юу? Яагаад заавал тэр хүн энэ талын мэдээллийг энэ цаг мөчид өгөх болов? Харин тийм. Энэ их гайхалтай юм байгаа юм л да. За ер нь бол ард түмний онц цөвөл гэдэг бол офшор дансны эсрэг юуны өмнө бол тэмцэх зорилгоор байгуулагдсан. Цаашдаа бол ард түмний өмнө тулгамдсан гол зорилго тулгамдсан асуудлуудын төлөө бол тэмцэхийн төлөө байгуулагдсан ийм байгаа юм. Ард түмний онц цөвөл бол 1990 онд анх байгуулагдана гэж үзэл санаа гарч ирсэн ийм байгууллага байгаа. За тэгээд энэ байгууллага маань ингэж ажиллаж офшорын асуудал гэдгийг бол олон түмэнд хүргэсэн байхад улсын хурлын эсрэг бүлэг гишүүд бол үүн дээр дөрөөлж офшорын эсрэг бүлэг гэдгийг байгуулсан. За үүнд бол дандаа Монгол ардын намын гишүүд байгаа. Үүнд бол бид нар баярлж байсан. Монгол ардын намаас голдоо офшорчд гарсан байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийхээ эсрэг тэмцэх юм байна. Шудраг ёсыг тогтоох юм байна гэж бид нар бас эхэндээ бол баясан хүлээж авчаасаа. Гэтэл энэ аюур сайхан гэдэг хүн маань бол шудраг ёсны арьс нөмөрсөн чон байсан юм байна гэдэг нь өнөөдөр харагдж байна. Яасан гэхээр бол бидний бол гол цуглаан хийж явах үе дээр бол чухал царайлж мэдээлэл хийчихэд. Гэхдээ тун удахгүй офшорчдыг хамгаалсан хууль батлуулсан. За тэр офшорын эсрэгэд яриад байгаа хууль нь бол офшорын төлөө хууль байгаа. За өмнө байгаа асуудлууд бүгдээрэнд нь хууль эрхтсэн үйлчлэл бол үйлчлэхгүй. За үүнээс хойш түүнээс цааш л ер нь мэдж явъя гэсэн утгатай ийм хуулийг батлуулахад бол аюур сайхан тэргүүтэй гишүүд бол маш их үйлчилсэн. За тэгэхээр манай ард түмний онц зөвл бол энэ аюур сайхан гэдэг гишүүнийг офшорын төлөө хүн юм байна гэдгийг
баттай мэдж авсан байгаа. За тэгсэн сая гэвгэнтхэн дуу ам орж юу хэлсэн гэхээр Баттулга гэдэг хүний офшорыг бид нэр илрүүлсэн гэж. Тэгэхдээ 1.1 тэрбум доллар. Энэ одоо хаанаас гарсан тоо гэдгийг бид нар ойлгохгүй байгаа. Энэ бол ямар ч уул үндэсгүй зохиомол тоо. За олон улсын сэтгүүлчдийн эрен сургууль дахь сэтгүүлчдийн консорциум гэж байгаа шүү дээ. За энэ маань одоо бүх офшорчдын мэдээллийн санг байгуулсан. За тэн дотор бол одоо манай Монголын 49 субъект байгаа. Энд бол одоо холбогдох хүн нь бол нэр давхарцсан учраас 27 хүн компани байгаа. За энэ дотор бол одоо Баттулга гэдэг хүн болон тэр Баттулгатай холбоод ирээд байгаа хүний нэр ерөөсөө огт байхгүй маа. Энийг л одоо бид нар баримтлаа шүү дээ. Өөр баримтлах ямар ч баримт байхгүй байгаа. Тэгээд энэ уул үндэсгүй зохиомол юм яриад энэ хүнийг би их гайхаж байгаа. Яагаад гэвэл одоо энэ ICIG гэж байгаа л да олон улсын одоо энэ эрен сурвалжлах сэтгүүлчдийн одоо консорциум те. Энийний дансанд одоо энэ өөрийнхөө одоо 20 гаруй одоо офшорчдыг харахгүй ийм сохор байж яаж одоо энэ байхгүй байгаа нэрийг хардаг нүдтэй хүн бэ гэж одоо гайхаж байгаа. Энэ хүн маань одоо энэ мэдээллийг хийхийн өмнө бол офшор судлаач туяа цэцэгтэй бол холбогдсон байна лээ. Тэгээ холбогдоод Баттулгатай холбоотой ямар нэг юм байна уу гэж асуухад бол туяа цэцэг юу гэж хариулсан гэхээр Баттулгатай холбоотой бид нар бол судалцаа юм байхгүй. Гэхдээ бол баяр цогтой холбоотой маш их мэдээлэл байна гэхэд бол за ойлголоо гэж хүлээж авсан мөртлөө тэгээд янз бүрийн хүмүүсээс асууж сурсан байгаа юм. Тэгэнгүүт одоо түүнээс гарангуутаа л одоо ийм эсрэг мэдээлэл хийсэн ийм хүн байгаа юм шүү дээ. Тэгэхээр одоо энэ нэг уул үндэсгүй мэдээлэл, уул үндэсгүй сонгуулийн үеийн одоо энэ гүжир гүтгэлгийг бол ард түмэн сонор сэрэмжтэй андараа бүү тоогоороо гэж одоо уриалмаар байна. Тэгэхээр уул нь бол яг тийм офшор данстай хүн байсан бол Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигт нь уул нь бол сонгол ерхий хорог хэмтчлэн уул нь шалгадаг үстэй. Тэгэхээр үнэхээр яг тийм байсан бол шалгаад одоо нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй байсан юм болов уу? Энэ дэр яагаад? Тэгэлгүй яг одоо нэг ийм асуудал байгаа юм л да. За энэ офшорын одоо асуудал бүх материал жагсаалт бидэнд байгаа мэдээллийг бид нэрээ бүрдүүлээд ард түмний онц зөвл бол авилгатай тэмцэх газар хандсан. За энэ хүмүүсийг бид нэр жагсаалтаа гаргасан. Шалга ихэнх нь одоо Монгол Ардын намын гишүүн байсан. За багийнх нь одоо ардын арчилсан намын одоо гишүүн ийм хүмүүс байсан. Шалга гэдэг асуудлыг тавихад бол судалсны үүдэн дээрээс одоо авилгатай тэмцэх газрын одоо инх жаргал гэдэг хүн бид одоо судалсны үүдэн дээрээс энэ одоо хүмүүс нь бол ерөөсөө урд нь офшортой байсан байж магадгүй. Одоо ямар ч офшор бол байхгүй юм байна. Монгол бол офшор дансны асуудал бол огт байхгүй гэдэг асуудлыг бидэнд тавьж байсан. Тэгэхэд одоо энэ эрх баригчдын одоо мэдээж хэрэг нөлөөнд ор ажиллаж байгаа авилгатай тэмцэх газар нь урд нь офшорын асуудал огт байхгүй гэж мэдгэжсэн атал өнөөдөр ягаад улсын хурлын гишүүдийн одоо тэр офшорын эсрэг бүлэг нь ганцхан офшорчин илэрвүүллээ гэж одоо огт уул үндэсгүй мэдээлэл тарааж байгаа юм байна. Энийг бол бид бүхэн маш их гайхаж байгаа. Сонгогчд минь сонор сэрэмжтэй байгаараа гэж хэлмээр байна. Тэгэхээр Ганхуй гэдэг хүн бас энэ хүү яриаг бас дэлгэсэн шүү дээ. Одоо нэр дэвшигч Баттулга нь офшортой 1.1 тэрбум доллартай гэх мэтчлэнгээр сошиалаар бас тараасан. Тэгээд Атозын зүгээс бас Атозын бас зөвлөх хуульч гэсэн баха. Тэр хүн бас Сүхбаатар дүүрэгт бас өргөдөл өгсөн гэж хэлээ. Одоо энийг шалгуулж өгөөч. Тийм биш байтал ямар үндэслэлээр ийм одоо юуг мэдээллийг тарааж байгаа юм бэ гэд. Энэ дээр бас шалгаж байгаа болов тэр дүүргээ тэр өргөдөл дээр ямар хариу өгсөн бэ? Тэгсэн. Бид нар бол одоо ер нь бол бидний нэр хүндэд одоо халтай, бидний судалгаанд халтай ямарваа нэг асуудал төр хуулийн байгууллагад хандна шүү дээ. Бүх юмыг хуулийн асуудлаар шийднэ. За Ганхуй гэдэг хүн бол одоо энэ аюул сайхантай аваадлахын мэдээлэл хэлсэн байгаа. За тэгээд сүүлд нь одоо цагдаагийн байгууллагаар одоо шалгадаад ирэхээр за би тэгж огт яриаггүй. Офшор данстай гэж огт хэлээгүй гэж мэдгдсэн. Гэтэл одоо энэ Ганхуйгийн одоо тэр гүжир гүтгэлгийн мэдээлэл нь бол бүх хэвлэл мэдээллийн сувгаар бол хангалттай цацагдсан. Дараагийн тэр буруугаар хүлээж байгаа мэдээлэл нь бол цацагдаагүй. Зөвхөн энэ дээр л одоо ажилдаг одоо өөрөөр хэлбэл худал хуурмаг дээр ажилдаг ийм сонгуулийн технологи явж байна. Үүнд бид нар бол харамсаж байна. Офшортой бол офшортой байх хэвээр, офшоргүй бол офшоргүй байх хэвээр. Өөр бол яриад байх юм байхгүй. За офшортой хүмүүсээ шалгах хэвээр. Офшоргүй хүмүүсийг офшортой гэж одоо худал ярих. Энэ бол одоо ард түмний онц зөвлөлийн хувьд бол яавч хүлээн зөвшөөршгүй ийм асуудал юм байна. Нөгөө хулгайчиг бариараа гэд үг байдаг шиг одоо хөөрөгдүүлж. Яг түүнтэй адилхан юм болчлоо. Тэгээд Ганхуйг бол одоо талхан хой гэж алдарсан энэ хүн маань цагдаагийн байгууллагын өмнө өөрийгөө бол одоо ямар ч буруугүй
би офшор данстай гэж хэлээгүй гэж мэдгдсэн байхад Монгол ардын нам бол одоо үүнд хэлгэнсэн бол л та. Тэгээд одоо аюур сайхан гэж гишүүнээрээ хэлүүлье. Улсын их хурлын гишүүнээр хэлүүлэх юм бол одоо энэ халдшгүй дархан эрхтэй учраас арай учиртай болов уу гэж бодсон юм шиг байна. Тэгээд энэ гүжир гүтгэл гарсанд бол одоо маш их харамсаж байна. Түүнээс гадна бол одоо манайх өөрийн гэсэн үйл ажиллагаагаа явуулна. Офшор данстай хүмүүсийг одоо шалгуулахыг шаардсаар болно. Офшор данстай хүмүүсийн олонх нь байдаг одоо Монгол ардын намд бол одоо шудраг усыг тогтоогооч гэдэг шаардлага бол тавьсаар болно. Тэгэхээр бас нэр дэвшигч Алтмаагийн Батулга бас нөгөө ард түмний онц төр зөвлөлийн ард түмнээ төлөөлж боловсруулсан тэрхүү гэрээнд бас гарын үсэг зурсан байгаа шүү дээ. Офшорын эсрэг офшорчдыг одоо офшорын тэр мөнгийг 17 тэрбум долларыг авчирнаа гэд. Авчирч чадахгүй тэр үйл хэргийг хийж чадахгүй бол бас хэрвээ ерөнхийлөгч болчих юм бол огцорноо гэх мэтчлийн хатуу гэрээнд бас гарын үсэг зурсан шүү дээ. Энэ бол уул нь ард иргэдэд өөрийгөө хэрхэн хинбэ гэдгийг одоо харуулсан зүйл юм болов уу гэж бас харж ирсэн. Гэхдээ яг энэ гэрээний утга учрыг бас ойлгоогүй мэдээгүй хүмүүс байгаа бах та энийг бас зогсохын бас. За манай ард түмний онц зөвл бол одоо бидэнтэй хэн хамтран ажиллахыг одоо өсөж байна. Тэр хүнд бол одоо үүд алга нээлттэй. За тэгэхэд бол бид нэр энэ гурван нэр дэвшигчд бол албан бичиг болсон. Хэн хамтран ажиллахыг өсөж байна. Хэн офшорын эсрэг тэмцэхийг өсөж байна. Хэн бол одоо бидний одоо энэ шаардлага цагаат даалгаврыг биелүүлэх вэ гэдэг адилхан шаардлагыг тавихад бол ганцхан одоо нэр дэвшиж Алтмаагийн Батулга бол одоо бидний энэ албан бичигт бол хариу барьсан. Тэгээд бол бидний өрсөн. Тэгээ өөрөө бол одоо өөрийнхөө сонгуулийн кампанит ажиллаа бол эзэн Чингис хааны одоо мэндэлсэн үлгийн нутаг болох одоо Хинти аймгаас эхлүүлсэн шүү дээ. Тэнд бол одоо за офшорын асуудал бол өнөөгийн нийгмийн хамгийн тулгымдсан асуудлууд нэг юм аа. Тийм учраас одоо сонгуулийн кампанит ажиллаа ерөөсөө эндээс эхлүүлж байна. За ингээд та бүхэнтэй бол та бүхний захиа даалгаврыг сонсно. Тэгээд захиа даалгаврыг сонсоод би бол гэрээ байгуулахад бэлэн байна гэж ингэсэн байгаа. За тэгээд бол бид нар бол хэлсэн л дээ. За хэрвээ энэ офшор данс энэ юмны эсрэг одоо тэмцэхгүй бол та тэмцэнэ гэж захиа даалгавар авчаад тэмцэхгүй бол яах вэ гэхэд за энэ одоо офшор дансны эсрэг тэмцэхгүй энэ мөнгийг одоо эргүүлж авчрахгүй ийм байдал гарах юм бол би шууд огцрон шүү гэдгээ хэлсэн учраас бид нар бол хамтран ажиллах гэрээ байгуулад ингээд бол ажиллаж байгаа. Тэгэхээр одоо нэр дэвшигч юм Ганбаатар харж исэн л да бас мэдээгээр бас нөгөө ард түмтэй гэрээ байгуулж гинэ гэд өөрөө дахиад одоо Атозын одоо тэрхүү гэрээг одоо хүлээн аваагүй шүү дээ хариу өгөөгүй. Тэгээ одоо өөрөө саяхан бас нэг тийм ард түмтэй гэрээ байгуулж гин гэд нэг гэрээ байгуулжсэн. Энэ тал дээр та бүхэн бас юу гэж харж байна? Энэ бол яг үдэ Ганбаатар маань уг нь бол санаа бодол нийлэх хүн гэж бодож явсан цаг байдаг. Гэхдээ бол бидний иргэний хөдөлгөөний хүмүүс бол бас урам хугарсан олон жалтгаан гарсан юм л үнэлдэ. Одоо цаг давч байгаа учраас тэр болгоныг тоочод яг уу. Тэгэхдээ яг уу Гамбагийн маань одоогийн энэ хийх гээд байгаа гэрээ маань атоостой байгуулсан ард түмний онц зөвлөлтөй байгуулсан энэ гэрээнээс одоо өвлөг загвар аваад энээс одоо давах юм одоо юу хийчих вэ гэж сонгуулийн одоо эцсийн өдрүүд нэг хийж байгаа арга мэх юм болоо да Гамбагийн маань гэсэн л бодолд орж байгаа доо. За маш их баярлалаа. Тэгэхээр бас манай нэвтрүүлгийн цаг нэлээд багассан байгаа. Тийм сонгуультай холбоотойгоор зохицуулахаар бас багасгасан байгаа. Тэгэхээр үзэгчд маань бас нэлээдгүй товчхон мэдээллийг бас авсан болов уу. Тэгээд та бас үзэгчтэй хандаад бас нэвтрүүлгийн төгсгөлд үг хэлэхгүй. За манай ард түмний онц зөвл бол өнөөдрийн одоо сонгуул маш их одоо үжир гүтгэлэг хэлмэгдүүлэлтийн донд явагдаж байгааг харамсаж байна. Үүнийг одоо эсэргүүцэл Сүхбаатарын талбайд бол өдөр болгон эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулнаа. Та бүхний одоо офшорын эсрэг гарын үсгийг цуглуулна. Түүнээс одоо санал бодлыг сонсно. Тэгэхээр одоо манай ард түмний онц зөвлөөс зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд идэвхтэй оролцоё гэж та бүхэндээ хүсье. За маш их баярлалаа. Нэлээдгүй бас бодиттой мэдээллүүдийг та бүхэнд өгсөн болов уу гэж бодож байна. Тэгээд эсрэг офшорын эсрэг нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргээд уулзъя үзэгчтэй баяртай. Баярлалаа баяртай.